Баянзүрх дүүргийн залуучуудын холбоо Гялгар утгын Монгол төрөөмс байгууллагатай хамтран нийслэлийн хамгийн олон суралцагчтай сургуулийн нэг болох 97 дугаар сургуулийн сурагчдад нэгэн сонирхолтой төслийг эхлүүлсэн байна. Жил болоогүй хугацаанд амжилттай төслөөр хэрэгжүүлж явж байгаа Хонконг Монгол хөтөлбөрөөр биднээс нэг дэмжиж ажиллая. Хоёр талаар энэ хогоо англих дахирын талаар хүүхдүүдэд ойлголттой болгоё гэдэг үндсэн зорилготой. Тэгээд дүүргийн эрдэнэ төлөөлөгчдийн урдын төлөөлөгчийн хувьд миний би 97 дугаар сургууль дээр юу ч гэсэн ингээд энийг төсөл байдлаар хэрэгжүүлж үзье. Хэрвээ энэ төсөл маань амжилттай болох юм бол бид нар бус бүх сургуулиуд дүүрийн сургуулиуд дээр тодорхой хэмжээний дүүргийн санхүүжилтээр энийг хийх боломжтой талаас хайж судалж үзэх гэж байгаамаа. Мөн тус сургуулийн 800 гаруй сурагчдад хогны талаар өргөн хэмжээний мэдлэг өгөх үүднээс Гялгар утгын Монгол төрөөмс байгууллагын хичээл зааж эхэлжээ. Хичээлийн агуулга сурагчдын амьдралд ойр тэдний тэр бүр мэддэггүй асуудлыг хөндөснөөрөө үр дүнтэй байсан талаар энхүү ярьлаа. Зүгээр хогийг хайслаа зүгээр хөрсөнд бохир тэгээ байгальд амар бохир гэж боддог гэсэн. Энэ удаад болохоор сургалтаар биш маш олон бичлэг үзсэн. Тэрнээр болохоор бас хөрснөөс гадна надад ч бас хортой юм байна гэдэг ерөнхийдөө маш сайн ойлгож авсан. Миний бодлоор ер нь энэ хуунцаар тийм Гялгар утууд ер нь аль баг хэрэглэхийг бодож байгаа. Аль даавууд ч юм уу эдлэгээ удаан тийм зүйлсийг хэрэглэх нь их зөв гэж бодсон. 5, 4, 3 дугаар ангийн нийт 20 бүлэгт орсон. 20 бүлэг гэдэг чинь нэг анги дунджаар 40 хүүхэдтэй гэхээр 800 хүүхэд заасан гэсэн үг. 800 хүүхэд маань цаанаа 800 ээж байна, 800 аав байна, эмээ өвөө ах эгч байна. Хичээлээ ороод бүгдээрээ очиод аав ээжтэй хэлж байгаа. За багш нар бас өнөөдөр биднэрт ийм хичээл орсон учраас хүүхдүүдтэй ингэж тусдсан болоорой гэд аав ээж нар эцэг эхчүүдэд цахимаар дамжуулаад мэдээлэл өгж байгаа. Нийт иргэдийн хогны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхийн тулд энэ талын мэдлэгийг ерөнхий боловсролын хичээлд зайлшгүй багтаах ёстой юм байна. Тиймээс чи 97 дугаар сургууль дээр туршилтын хичээл орсон нь энэхүү үр дүнгээ өгч сурагчид хогоо ангилж тушаадаг болж байгаа юм байна. Энэ нь цаашлаад гэр бүлийнхэндээ нөлөөлж нийгэмд эерэг нөлөөлөл авчрах боломжтой юм а.